Өнөөдөр хөтлөгч Ариунаа нэг маш сонирхолтой зочин урьсан байгаа. Батүлзийн овогтой мөнх саруул. Манай саруул эмч болохоор эрэгтэйчүүдийн бэлгийн сулрал, хөвчрөл эмгэгийн сэргээн засах эмнэлгийн ерөнхий эмч. Ийм бүсгүй байна. Сайн байна уу? Өдрийн мэнд. Сайн байна уу? Өдрийн мэнд. За, саруул эмч өөрийгөө танилцуулаач. Одоо ямар ажил хийж байгаа вэ? За, одоо би уламжлалтын сэргээн засах, ер нь бол уламжлалтаа дагнасан. Манай Монгол улсад уламжлалтын маш олон эмнэлгүүд байдаг. Тэр дотроо ганцхан хөвчрөлийн эмнэлгийн сэргээн засах эмчилгээг хийгээд одоо хэдийн 5 жил болж явнаа. Тэгэхээр мөнх саруул эмч маань багада ямар хүүхэд байсан? Хаана сурж ирсэн? Ямар боловсрол эзэмшсэн? Энэ талаараа ярьж өгөөч. Нөгөө нэг эмэгтэй хүн цагаан зэр хоёр нутаггүй гэдэг шиг уугуул суугуул бол 10 жил Дорногов аймгийн Сайншинд хотод миний одоо хүний хүүхэд насны хамгийн залуу сайхан одоо нөгөө бүх зүйл тэнд өнгөрөөд Улаанбаатар хотод 77 дугаар сургуулийг төгсөөд ингэж явсаар багаад 2022 онд хүний хэмжээ ангаахын шинэ ангаах ухааны их сургуулийг төгсөөд түүнээс хойш одоогийн байгаа эмнэлэг дээр ер нь бол ажиллаж байгаа. Та залуу байхдаа эсвэл хүүхэд байхдаа ийм мэргэжил эзэмшнэ гэж төсөөлж ирсэн үү? Ер нь бол айгүйх одоо тийм ээж авдаага эмээгүүтэйгөө байхдаа ер нь бол манай өвөгийн хүсэл. Манайх одоо нөгөө нэг юм би бол өөрийгөө юм модны хүчирхийлэлд орсон хүн гэж боддог шүү дээ. Манай утам дэмж байх хэвээр, ингэстэй. Тэгэл айгүйх тийм сөрж авсан л да. Сэтгэл зүйч болно гэд. Би сэтгэл зүйч болох хэвээр. Тэрэндээ өөр айгүйх туртай байсан ч гэсэн нэг мэтгэд л ерөөсөө анагаахын салбарт орцсон. Тэгэл эмч нартайгаа мөр зэрэгцэж ажиллаж явж байгаа л арьс gooцлын салбараас одоо энэ хүртэл ер нь бол өөрийгөө сориол голоол нэг судлаалны голол одоо ингээд энэ сүүлийн 5 жилдээ яг энэ чиглэл дээр бат итгэлтэйгээр бусдыг аншлал явчихна. Баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бидэхэд мөнх саруул гэж эмчийн ертөнцөөр аялж байгаа учраас ингэж асуумаар байна. Танаа гэр бүл аав ээж энэ талаараа яриач. Ямар мэргэжилтэй хүмүүс байсан? Одоо юу идэг? Би бол айлын ганц охин. Тэр 2 ахтай, дараа 2 эрэгтэй дүүтэй. Тэгтээ нөгөө 4 сартаагаас ахгуулаад өргүүлсэн болохоор өргүүлэхдээ одоо нөгөө намайг өсгсөн одоо ээж аав маань гэх юм уу их өндөр настай хүмүүс өсгсөн болохоор миний хүүхэд нас бол ерөөсө гурлал хамт амьдралыг одоо туулж өнгөрөөсөн гэх юм уу. Миний өвөө болохоор намайг одоогийн мөнх саруулыг бий болгоход нөлөөсөн хүн бол миний өвөө чиглүүлэгч байсан. Төмөр замын цэцгүүрийн депо заа харга зууч машинист багш хүн байсан. Ээж маань болохоор 3 дугаар эмнэлгийн бага эмч байсан. Насаараа хүлээ авахын тасагт бага эмч хийж байгаа. Тэтгэвртээ гаршаад гарсан ийм хүн байдаг. Баярлалаа. Ирчүүдийн эмч гэдэг ер нь энгийн үгээр ямар хүн байд юм бэ? Юу идэг хүн байд вэ? Энэ дээр болохоор ингээд айгүйх боддог байхгүй. Ирчүүдийн эмч гэхээр одоо урлог андролог гэх хүмүүсийн тархинд орж ирэх байхгүй. Тэгтэл би өөрөө уламжлалтын эмчээсээ хүний хэмчээр ингээд төгсөөд ингээд 2 ангаахыг хосолсон мэрэгчлэр ингээд төгсөөд өнгөд энэ хүртэл ингээд явахаар ирчүүдийн эмчийн өөрөө урлог андролог гэдэг. Миний барьж авсан бол уламжлалт ангаах ухаан дээрээ суйрлуулсан урлог андрологийн хүрээний хөвчрөлийн эмнэлгийн сэргээн засах эмчилгээг явуулчих. Тэгэхээр ийм ингээд бүх юм ингээд нууцын зэрэгтэй бэлгийн сулрал гээл хэлэхээр эрэгтэйчүүд чинь ингээд айгуу тийм нүдэн томрол намсгалан тавчтаал энэ хүнтэй ярих хэрэгтэй ч юм уу гүү ч юм уу ингээл байдаг. Тэгэхээр тэр хүний нууцыг эхлээд би хадгалж ийна гэдэг зүйлийг өөрсдөнд нь хэлээд эхлэхэд одоо миний энэ эрэгтэйчүүдийн хөвчрөлийн эмнэлгийн сэргээн засахын эмчийг энд ийм нэг юм ихтэй хийгээд байна. Энэ хүн ингээд энийг хийгээд чиглүүлээд үзэд хараад байна. Гэхдээ миний дээр бол андрологийн эмч нар байдаг. Тэднийхэн зөвлөгөөг авна. Тэдрээс уламжлалж ирээд энэ чиглэл дээр сэргээн засах эмчилгээ хөвчрөл алдагдалтыг та хийх юм байна эмчээ гэд. Онцлогооны хувьд болохоор эндээс гараад энэ хүнийг би биш
та амжилах юм байна гэдэг ч юм уу. Урлагийн эмчнэрийн зааврын дагуу ер нь бол миний ертөнц мөрдөгдөж явдаг. Баярлалаа. Эмчилгээний явцад тулгардаг хүндрэл бэрхшээлүүд энэ талаар ярьж өгөөч. Ер нь хэмчилгээний явцад болол нэг тийм актер энэ мэн өөрөө нөгөө сэрийн засах хэмчилгээнүүд хийгддэг болохоор хүндрэл гэдэг юм ер нь байхгүй. Айгүйх сэтгэл готролтой ирчүүд айгүйх орж ирдэг. Тэрнээс улбаалаад нөгөө эмчилгээндээ гэхээсээ илүү нөгөө хүнтэйгээ ингэж давхар яг яах бол гэж ингээл бодоол одоо ингээл өөрийгөө ингээл хардсан штэ би. Тэгэхээр аль үжи эмэгтэйчүүд рүү нуруугаа харуулсан. Эрэгтэй хүнийг ойлгоо амар хэцүү гэд. Үгүй юу яриад байгаа юм бэ гин. Хамгийн амархан хүмүүс чинь эр хүмүүс шүү дээ. Тэгэхээр нөгөө эр хүн уйлж болдгоо гэдэг хүмүүжлэр хүмүүжүүлсэн болоо тэр юм уу. Надад нөгөө тулгамддаг хэцүү зүйл гэж байхгүй зөвхөн сэтгэл зүй байдаг. Нээж гаргаж ирж яг яач ваа гэдэг. Шинжилгээгээр зүгээр байгаад идэг. Эмчилгээ хийх ч юм уу. Одоо шатан хөндөлөг цусан хангамж уламжлалтын эмчийн үзлэг оншилгоо ингээд бүх одоо андрологийн эмчийн үзлэгэн дээр хүртэл энэ хүн зүгээр гараад идэг. Тэгтэл тэр хүн үгүй би болохгүй байна. Тэгээ яриг гэхээр ингээд ярьж чадахгүй, хэлж чадахгүй тийм тохиолдлууд байдаг. Тэр нь л хүндрэлтэй. Хүний сэтгэл зүй өнгөөгөө дуудлаад эн чинь бэлгийн амьдрал руу би өнгөх гэдэг байгаа байхгүй. Бэлгийн амьдрал руу өнгөхийн тулд сексологийг бас судлах хэрэгтэй байдаг. Тэгэнгүүт тэр болгоныг ингээд дахиад л сурах хэрэгтэй юм байна. Сексологийг би судлах хэрэгтэй юм байна. Би одоо энэ намар одоо яг хаана юунд илсэж орох уу гэдэг зүйлийг одоо ингээд байнгын л одоо яах хэрэгтэй л гэж бодож ил явдаг. Таны өвчтнүүд одоо ирж үзүүлж байгаа хүмүүс ихэвчлэн хідээс хідэн насныхан байдаг вэ? За янз бүр. Заримдаа 23-та 24-та хүүхдүүд орж ирдэг. За заримдаа 27 28-та. Би ер нь 33 наснаас дээшээ. За л өхөө гэж шинжилгээг нь харж байгаа. Хоёлаа үзэд дарандаа гэж ингэдэг. Тэгэхээр би уулна 30-аас 65 насны ирчүүдийг. Тэгээ өөрсдийнх нь нэг юм бүр ингэ шинжлэх ухааны үндслээр амар том супер лагаар биш гэрнээ өөрийгөө эр хүн гэдгийг мэдрээсэй гэдэг үүднээс энэ бүх шинж тэмдэг ярилцаж онцлож тэ одоо юу гэдэг нэг юм тоглоом шоглоомор хэлэх юм бол спартак байлгах гэдэг чигээд байгаа байхгүй тий. Тэгэхээр насны хүүхдүүд залуучууд ч орж ирж гин өсвөр насны хүүхдүүд ч орж ирж гин 30-аас 65 насныхан ч орж ирдэг. Тэгэхээр таны одоо эрхэлж байгаа ажлын хамгийн гол ач холбогдол нь юу вэ? Эр хүн байх. Яг л нөгөө хосын харилцаан дээр. Өөрийгөө мэдрэх. Би бол яг нэг зүр ингээ өөрийнхөө ороо шүү. Ямар нэгэн юмыг ингээд нэг юм цензургүй ч юм уу юм тайван амгалан өөрийнхөө ингээд ярьчих гэхээр бидний нийгэм өөрөө ямар байлээ. Чи юугаа хийгээ яриад яваад байгаа. Чи юу нь юу мэдтiin ингээд. Нэг үл ийм асуултууд ирдэ штэ. Чи урдаа ийм эрэгтэй хүнийг ойлгох ил эрэгтэнгүү бэж гэж. Зөрүүлэл энийг чинь бид мэдэрдэг, эмэгтэй хүн бид мэдэрдэг. Тэгэхээр тэр мэдэрдэг мэдрэмж одоо гэр бүлийн хосын харилцаанаас үүдэлтэй сайхан мэдрэмжүүдийг эр хүн болгон хайртай эмэгтэйдээ, татны эмэгтэйчүүдэд өгдөг байгаасаа гэдэг үүднээс ер нь бол харилцдаг юм уу? Баярлалаа. Саруул эмчээс ингэж асуумаар байна. Та сонсогчдод зориулаад статистикийн мэдээ хүргэж. Ер нь гол статистикийн. Би одоо ингэ сая 20 хоног Дорногов аймгийн эрүүл мэндийн газрын урилгаар Сайн Шантад хотод 13 хоног, Заман үдэд 7 хоног. Тэгмээд энэ нутаг нутгийн онцлог гэдэг шиг говийн бүсийн эрэгтэйчүүдэд ингэж өөр байна. Миний хэмжээд статистик тоон дээр бол ер нь бол ингээ бэлгийн сулрал хүчирлийн эмгэг тестостерон даавраас уналттай витамин D-ийн дутагшлаас үүдэлтэй энэ шинж тэмдэг 25% нийт 30-аас 65 насны ирчүүдэд гэж бодож явж итэл тэр говийн нутагт тийм юм байхгүй байна. Нэг 15% нь л нэг юм одоо наснаас үүдэлтэй ч юм уу те нойргууд л ажил мэргэжлийн онцлогоос үүдэлтэй алдагдaltaй байгаа. Тэгээд хамт явсан эмч нартайгаа би тэд энэ юунда байж болох уу гэд тэгчихсэн чи нэг эмч маань тэгж хэлсэн байхгүй. Говийнхны угсаа махандаа байгаа юм шүү. Мал нь өөрөө хучраа итэл хүнсэндээ. Нэрөөсөө идэж ууж байгаа хоолны хүнс дээрээс нь мах. Нөгөө говийн мах таана хүмүүлэх иддэг гэдэг шиг үнэхээр говийн ирчүүдэд юус асуудал байхгүй.
Ерөн наснаас үүдэлтэй ажил мэргэжлийн онцлогоос үүдэлтэй нэг бол хосын харилцаанаас үүдэлтэй нэг ийм асуудлуудаа ингээд зөрж хурж ирж байгаа. Тэрнээс барагтай хүмүүс нь ингээд ирэхгүй дээ. Би яагаад хөдөө орон нутагт ингэж байгаа юм бол та айгүй хүмүүс ингэж ирдэг дээ. Бид нар ингээд нийгмийн хариуцлагын хүрээнд ингээд орон нутгаас ингээд урин тамгын газар, эрүүл мэндийн газар нь урин очоод ингээд амрах цаг цав болтдог байхгүй. Тэгтэл тэнд бол юус ингээд лекцээ тавилаа хүмүүсээ хүлээхээр ирэхгүй. Тэгтэл тэнд дундаас нэг би ч нөө түрүүнд дурдсан нууцын зэрэгтэй ажил хийдэг болохоор нэг албан байгууллагын дарга ирж байгаа байхгүй. Надад ямар ч асуудал авахгүй. Ер нь манай говийн ирчүүд тийм. Зүгээр таныг ингээд зориод ирсэн болохоор ярилцах гэж л ирсэн юм. Нэг ийм асуудлууд байна гэнгүүтээ тэр нэм энгийн зүйлийг ярьж байгаа байхгүй. Тэгээ би тэр хүнээс л ойлгосон. За. Тэгэл би тэд тэгвэл үнсэндээ юм байна гэдэг нэг орой сууж байгаа л ойлгосон. Баярлалаа. Таны бодлоор хувийн ариун цэвэр гэж юу вэ? Ер нь яаж сахих ёстой? Хувийн ариун цэврийг бол ирчүүд маань өөрөө нөгөө нэг тэрхийн арьснаас агуулад ер нь тэгэхдээ яг хувийн ариун цэвэр гэдэг дээр бол нэг улиралдаа нэг удаа шинжилгээ PCR-ын шинжилгээ ирчүүд маань өгчмөр байгаа. Цуснаас нэг шинжилгээ өгч чамаар. Хосын гэр бүлийн харилцаан дотроос бол эхнэрүүд маань нэг өгчмөр байгаа. Гэтэ ирчүүд бол ер нь бол нэг юм төрөө булчирхан шүүрлийн шинжилгээ авдаг, урлаг андарлогийн зөндөө эмчнэр байдаг байхгүй. Тэнд очиж тэр лаборатори дээр очиж шинжилгээгээ өгөөд нэг ингээ хараад ачаад те. Ер нь бол бэлгийн харилцаанд орохын өмнө угаах, хоошоо шамлж угаах энийг бол тэгтээ хүн болгон л мэддэг. Тийм ээ. Болж өгвөл тэгтээ хүн болгон мэддэг гэхээр яг ингээл хөдөө орон нутгаар ингээл явж хахад одоо андрологийн эмчийн үзлэгээр ч юм уу те үзлэг ингээл оронгууд ерөөсөө огт угаагаагүй. Бараг секси хийж юм уу хийхтэй ч юм уу угаадаг ч юм уу ийм төрлийн мэдлэгтэй ч юм шиг мэдлэггүй ч юм шиг ирчүүд байдаг л та. Тэгэхээр ерөөсөө л ариун цэвэр шинжилгээ хамгийн гол зөвлөгөө. Дээрээс нь одоо бүр илүү наривчлаад ер нь бол орон нутгийнхаа лабораториудтай бэлгийн замын халдварт өвчний эмч нартайгаа түлхүү байгаад нэг улиралдаа нэг удаа ч юм уу нэг юм хамруулсан ирчүүдэд айгүйх сургалт хэрэгтэй юм шиг санагдав. Бүр үнэхээр хаягдсан. Үүн дээр бас нэмж хэлэхэд эхнэрүүдийн ач холбогдол өөрийг оролцсон маш чухал тийм юмч. Тэгээд эмчээс ингэж асуумаар нь ер нь манай Монгол бүсгүйчүүд энэ яг ирчүүдийн эр нөхрийнхаа хань ижил найз залуугийнхаа эрүүл мэндэд яаж анхаарч тусалдаг вэ таны бодлоор? Энэ дэр жоохон гомдолтой санагдаад байдаг шүү дээ. Яста би үнэхээр нууцын зэрэгтэй ажил хийдэг болохоор жишээ татах гэхээр айгүй хэцүү. Би тэр хүний нэр усыг нь хэлэхгүй байгаа болохоос би түмэн зарлцдаг байхгүй. Тийм болохоор ямар нэг юм ярилцлага ч юм уу, өөрийнхөө Facebook хаяг дээр ч юм уу, эмнэлгийн пэйж хуудсан дээр ингээл нэг юм анс бүрийн юм жишээ татахыг хүсдэггүй. Гэхдээ энд бол яг уу нөлөө бүхий бизнесмен хүн тав хүрч байгаа. Тэр хүнээс л би нэг юм ойлгосон. Би баг өөрийгөө олж харж ирсэн. Тэр нь яасан бэ гэхээр манай монгол хүүхнүүд ингээл надтай ирж ингээл уулзаал юм ярьж байхдаа эмч тэгэл тэгтээ яг би таны ингээд битсэн нэг религ чинь хараад ер нь бол таны хүнээс сонсоод ингээд зөрж хурж ирж байгаа маа гэд. Миний ерөөсөө таны яг ингээд хэлтгэр хосын харилцааны 80% секс дээр тогтдог гэж би тэгж үздэг байхгүй. 10% нь хариуцлага ухамсар дээр байдаг. Эр хүн 10% ухамсар хариуцлага 20% ухамсар хариуцлага дээр амьдарч байгаа ирчүүд зөндөө байд юм байна. Энэ нь ерөөсөө сэтгэл готролтой тэгсэн хэрнээ тэр нэгийг өөр нэг амьдралаас авах нэг тэр адреналиныг өөр нэг зүйлээр орлуулад ажлаа зогсоо зойггүй хийх ч юм уу шүн нойргүй зүтгэх үр хүүхдийн төлөө ханыхын төлөө. Тэгтэл манай эмэгтэйчүүдийн гаргадаг зүйл тэр хүн ерөөсөө ухтаа нэг л юм хэлсэн. Монгол хүүхнүүд маш их токсик. Би нэг бие хоёр болгосон. Би чиний хүүхдийг гаргасан. Өдөржин шүнж нохоо шиг намайг нуулж явах юм. Лайтай тамтай гайтай хоол яв. Нэг бол өөр хүнтэй унд. Гэхдээ чи баригдваа. Тэгэх юм бол би чамаа түмэн шившиг болгон шүү гэд. Яг энэ сэтгэл зүй дээр эр хүн мэдгүй.
Би бол амар гайхдаг. Ингээ эсрэгээр нь аюул олон ирчүүдтэй ингээд нөгөө олон юмыг ингээд сонсоод сурцсан болохоор заримдаа гомдмоор нэр тиймэр тиймтэй гэл тэгэл ирэнгүүтээ манай монгол хүүхнүүд ч хараад ирэхээр ухаан суугаад ирт юм билээ гэл тэр хүмүүс гэж байгаа байхгүй. Надад хэлээд байгаа юм шиг санагдав. Тэр үед үнэхээр би бүр ингээд тийм бах гэл ингэж байгаа хэрнээ тэр хүний гараад 2 цаг тийм гомдол мэдүүлж байгаа байхгүй. Би яг л тэр үед ихнэр нь болцсон юм шиг би тэр эр хүний залуу насыг үрдсэн юм шиг санагдсан. Тэгээ өөрийнхөө амьдралыг бодохоор яг л ер нь бол ингээл яг эхлэл үе дээрээ би яваад байгаа байхгүй. Хайрлах, хүндлэх гэдэг зүйл байхгүй. Тэг тэр хүний хэлсэн зүйл нь юу вэ гэхээр миний 23 наснаас 37 насны бэлгийн амьдралыг миний эхнэр үгүй хийсэн. Баян тусдаа яв хоол унтаг, хоол бай, лайтай ноошиг хүн олж идэг. Би ядарч штэ. Гэхдээ өмнөдтэйчүүд бид нар үнэхээр ядардаг. Бүх юмыг ингээд зохицуулгаал ингээд мэрэгсээр хагаад ингээд ядраа туйлдаад идэг. Тэгтэл эр хүнд чинь өөрт чинь бас нэг юм өөрийгөө мэдрээд баймаар байдаг нэг юм. Сэрэл мэдрэхүү дур тачаал гэдэг нэг зүйл байгаад байна л да. Тэрийг ингээ хаагаад боогоод тахад амьдралын бүтээмж муудаад. Нөгөө тестостерон дааврын уналтанд ороод байна. Давхар ядаргаанд орчин сэтгэл зүйд нөлөөлж чинь хосын харилцаанаас үүдэлтэй сэтгэл зүй таагүй зүйлүүдийг хүртэл ингээ бий болгодог юм байна л гэдгийг айгүйх ойлгосон. Тэгээд энэ дээр нэг санал нэг зүрдгүү шүү дээ. Нэрэл үнэхээр токсик. Би бол токсик л гин. Маш чухал үзэл бодлоо илэрхийлсэн танд баярлалаа. Тэгээд санал нэг байна. Хэдийгээр хүмүүс энэ сэдвээр ярихаас ичдэг. Ер нь одоо англиар табу гэдэг шүү дээ. Хаалттай сэдв юм шиг боловч эн чинь цаашлаад нөхөн үржихүү одоо нөгөө үндэсний аюулгүй байдал тийм ээ хүн ам бүх юмтай нягт толботой маш чухал асуудал байхгүй. Тэгэхээр энэ тал дээр та ямар бодолтой вэ? Би яг өөрийнхөө ингэ чадмаг гэдмгаа ингээд нэг бүтээсэн яг энэ зүйл дээрээс ингээд харахаар Монгол хүний удмын сан, Монгол ир хүний удмын сан ганхаад байна. Тэртээ тэрхүү хүүхнүүд эмэгтэйчүүд бид нар өөрсдийгөө ингээд хүчрэхэх чадaltaй гэдгийг мэдэрчээд штэ. Тэгтэл тэнд эр хүн өнөөдөр нөгөө үүрэх ачаа эр хүн тийм байх хэрэгтэй гэдэг нэг ээжийн хүмүүжил байгаад штэ тий. Мундаг байх хэрэгтэй, хүчтэй байх хэрэгтэй, эр хүн ойлгох хэрэггүй. Тэнгүүд амьдрал дээр бэлдэгдээд гараад ирэнгүүт эмэгтэйчүүд чамтай чамгүй би өөр уучраалчна. Ингээ гүчхээр энэ нөгөө эр хүний наад захын үрийн шингэний одоо асуудал сэтгэл санаатай холбоотой зүйлс амбиц баггүй. Эр хүний тэр нэг өөрийгөө мэдэрч идэг аюу сайхан тэр амбицууд дарангуулагдаад байгаа байхгүй. Монголд ганц биш. Энэ ерөөсөө ингээд судалгаагаар дэлхийн нийт дээр ийм болоод байгаа. Тэгэхээр би бол ингэж бодож Монгол эр хүний удмын сан гэдэг юм алдагдах гад байна. Энэ дээр ингээд нөгөө эрэгтэйчүүдийн дархлааны систем гэл. За яг би нэг албан байгууллага дээр урагдаад очсон төрийн байгууллага байсан. Тэнгүүт нэмж гэлс байж байгаараа бид нар эрэгтэйчүүдэд дархлааж болоод гэсэн үг. Өө дотроо баярлал. Өө ямар гоё юм гэл. Тэгэнгүүт за одоо нэрийг нэлгэж авах тэ. Нөгөө л нэг тийм сонио юу ч өгöd байгаа юм тий. Нэг мусанд найруулад юм. Би бүр хэсэрхээр нүггүй штэ гүнөөштэй. Энд дэр ингээд урлаг андрологийн эмчнэр одоо мөнгө саруул миний бэ хүртэл ингээд бэж штэ. За би ярий тий. Би хэлий. Хосын харилцаанаас үүдэлтэй бие махбодоос үүдэлтэй сэтгэл зүгээс үүдэлтэй бэлгэн сулрал гэж юу гэдэг юм бэ тий. Тэр лекцээ тавьчлаа гараад ирэхэд хүмүүс ингээд 7 хон төрлийн шинжилгээ өгчөөсэй гэж боддог байхгүй. Гэхдээ энэний дараа тэр албан байгууллагын тэр олон ирчүүдийг дээгийн дутагдaltaй байна уу? Тестостероны дутагдал цус төрөлттэй байна уу? Бөөрөн дотроос одоо кератоны мочвин шээсний хүчил ямар байна? Наад захын сахарын 3 сарын дундаж байх вэ? За үүнээс цаашаа улбаалаа тий одоо андрологийн эмчнэр бүр манай Монголд одоо би яриад байх шаардлага байхгүй. Зөндөө супер эмчнэр байна. Ийм нэг юм дурцаан хэсэг шинжилгээнүүдийн ингээд авангуудаа дээгийн дутагдал байл дээгийн дутагдлын нэмийг болгож байна. Тэгмээр бид санагдчих. Гэхдээ Дорногов аймгийн эрүүл мэндийн салбар дотоос бүр ингээд тусгаалаад ингээд хэлэхэд би бүр баццэг дараа харуулаа айгүйх бахархсан. Тэр хүний мэрэгжилтэн улаана гэдэг эмч. Эдгээр хүмүүс ерөөсөө хүн ам ихтэй ирчүүд би нийт 32 байгууллагаар үн төлбөр хүлээгч тавиад 6 цаг цогцолтгүй ярьж үтсэн. Нэг байгууллагаас нөгөө байгууллага. Тэгэхэд тэр байгууллагын бүх ирчүүдэд өглөө болгон байгуулга нь 5,000 таа тосон дээ өгдөг гэж байгаа байхгүй. Ямар мундаг юм те.
нэр юм уу гэд би анх удаа бүр ингээд дотроос ингээд нөгөө юу гэдэг вүлээ зөвсгөөрнө гэдэг шиг өмнөөс нь баярлаад хөөе ийм юм байдаг юм уу гэд. Тэгээ би бүр дотор ангаах түшгэлсэн аймагуд ийм байдаг юм болоо. За гой гэж ингэж л бодсон. Тэр ийм зүйлийг жоохон бохгүй юу да. Ирчүүдийг анхаарад өгөх юм ерөөсөн гэж жоохон уулна. Энэ бодлого гэх юм уу? Одоо ингээд хувийн хвшлийн бид хэд чинь бас ингээд яг энэ салбар дотроо янз бүрийн ингээд нэг сүртэй юм ингээд эмч хүн яриад баймиргүй дээрэс нь эмч хүн бас хит их эмоцлоод ээж болохгүй. Хийж байгаа ажлынхаа эмнэл зүгээс тэгэхээр би бол ерөөсөө Монгол эр хүний удмын сан алдагдах гад байна. Энд чинь Монгол улсын үндэс суурь нь эр хүн шүү дээ. Ямар ч эмэгтэй хүн эр хүний дээр гарна гэж байхгүй. Зөвөр л нэг номерт бидний одоо байх хэвээр бид нар аавыгаа хараад яаж бахархдаг вүлээ, дурсан санаад яаж бахархдаг вүлээ. Эр хүнийг ерөөсөө тхий хайрлаад нандганч хэрэгтэй. Тийм гаж юмнууд байдаг шүү дээ. Гэхдээ байна шүү дээ. Сайтан мутаа хоргоод байна тий. Тэгтээ бүр үнэхээр хүндлэл байхгүй болчихжээ л гэж хэлмээр санагдав. Баярлалаа. За мөнх саруул эмч маань маш завгүй ажилдаг. 7 хоногийн 6 хоног 6 өдөр ажилдаг тийм ээ. Чөлөө цагаараа та юу их дуртай вэ? Ер нь бол ингээд нэг шинжилгээнд дээрээ дарагдчихдаг ч юм уу. Тэгээд аль болж өгөх ингээд би уулна өөрийгөө арьс гооцлын эмч болох гэж энэ анагаахын салбар руу орж ирсэн. Арьс гооцлын эмч нартай мөр зэрэгцэн ажилдаг байсан болохоор би ингээд таксан төвшөнд авахсдаг. Нэг мэтгэд ийм юм хийгээ сууж. Тэгэнгүүт та ингээд лекц тавиад өгөөч гэд урилга ирнэ. Тэрлүүгөө бэлдэнэ. Амралтын өдрүүдээр ер нь хөдөөрөг өгчдөг. Ойрхон байгууллага хүмүүс юу байна. Тэгээд ер нь болж өгвөл тэгээ за тийм урилга ирэхгүй л гэхэд гэртээ ер нь бол сайхан хоолой хийгээл суухыг л хүсдэг. Ямар хоол хийж надад 3 эр хүн байдаг. Нөхөртөө маань нийлээд 3 залуу байдаг. Нэг залуу маань сургууль сурах гайцсан. Хүн маань том хүн маань. Ерөөсө тэр хоёр одоо Монголд байгаа хоёр маань юу хүсэн тэрийг л хийж өгөхийг хүсдэг. Яг энэ тэгтээ би энэ зүйлийг бас л хүний ганц охин байсан болоод их ширүү өссөн л дөө. Би зүгээр л тэр нэгэн бизнесмен хүн 4 жилийн өмнө орж ирээд надад тэр моментыг хийлээ гарснаас хойш би өөрийнхөө алдаг олж харсан гэх юм уу бас давхар. Тэгэхээр аль болох хөвгүүдийгээ нөхрийгөө хүндлээгөө байгаа цаг хугацаагаа нөхөхийг хүсдэг. Хөвгүүдийгээ юу ингээд юм муншиг эр хүн гэдгийг мэдэрч өсөөсө гэдэг хүүтнээс ингээд айгүйх одоо нэмэх 18 сэдв ярьж ярилцсан найз охин ирээдүйн төлөвлөгөөний талаар ч ер нь тэгэхээр би гэртэл өнгөрөөд залуучууд руугаа айгүйх анхаардаг. Баярлалаа. Тэгэхээр ялтчгүй хүн ер нь эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ нас явхаар олон юмыг ухаардаг тийм ээ. Хүндлэлгүй харилцаа бол угаасаа хол явахгүй. Манай бүсгүйчүүд бас эрчүүдээ хүндлээсээ анхааралсаа гэж хүсэж байна тийм ээ. Үнэхээр тийм. За саруул эмчээс ингэж асуумаар байна. Та өөрийнхөө мэрэгжлийн салбарт 5-аас 10 жилийн дараа ямар өөрчлөлтүүд гарах байх гэж бодож байна? Ер нь ямар өөрчлөлтүүд хүсэж байна? Одоо нэг сэр гэл тэгдэг шүү дээ. Сэр бос гэл яг тэгдэг шиг ирээдүйд бэлдэгдэж байгаа ирчүүдийг джентльмен байгаа тэр залуучуудыг бэлгийн боловсрол дээр нэг номер өндөрт байгаас. Эр хүн тестостерон даавар витамин D2-ыг ингээ хамттан мэдээд хариуцаад явж хахад бэлгийн хариун цэвэр гэж юу вэ? Өвчлөл гэдэг зүйл юу вэ? Ингэхдээ хосын харилцаанаас үүдэлтэй тэр зүйл бүр ингээд бүүн болцсон байгаасаа л гэж үстэн. Тэр бүгдийг ингээд 11 12 дугаар ангийн хүүхдүүдтэй хэлдгээс гадна яг 10 жилийн дараагийн би гэдэг зүйл дээр бол айгүй олон ирчүүдээс айгүй маш их талархлыг авцсан. Айгүй их захиан дотор булуулаа сууж хуулуул гэж бодож байна. Таны бодлоор эмч хүний бахархалтай мөч гэж ямар мөч вэ? Яг одоогийн ажиллаж байгаа эмнэлэг дээрээ тэгээд энэ нийгмийн хариуцлагын хүрээнд явж байгаа энэ зүйл дээрээ эр хүн яг л бүх зүйлээ хэлээ чин сэтгэлээсээ хэлээд уйлаа талархлаа илэрхийлгээл гоёдаг. Надад зүгээр ийм л юм хэрэгтэй байсан. Маш их талархаж явдаг шүү, нандинаж явдаг шүү эмчээ гэж.
нэг хүний тэгэж маш их эмоцтой хэлсэн үг 1000 эр хүн надад хэлсэн юм шиг айгуу сайхан санагддаг. Тэгэхээр үр дүн. Үртэл миний бахархал үр дүн. Хүмүүст тусалсан тэр мөч тийм ээ. Ярилцсан мөч, сонссон мөч, сонсоод тэр хүмүүсийг дэмнээд өргөөд өгсөн мөч л хамгийн сайхан байдаг. Та сүүлийн үед орон нутагт ажил хийж байгаа тийм ээ. Улаанбаатар хот яг орон нутаг гэд харьцуулах юм бол хэдэн хувь зарцуулж байна энэ хоёр салбарт? Улаанбаатарын хэмжээнд бол за яах вэ? Нэг 30% тань тий. Хөдөө орон нутагт бол 10%. 10%. Мэдээд байгаа, ойлгоод байгаа хэрнээ нөгөө л нэг ирчүүд маань цаг байхгүй, зав байхгүй. Эцсийн моментн дээр л өрөөсө гүйж орж ирдэг. Хөдөө орон нутаг руу би нэг юм хийгээд байна гэд бас чэйжээ дэлдэж болохгүй. Бид нар чинь нөгөө нэг эрүүл мэндийн яамандаа харьяалагдана, засаг захиргаандаа харьяалагдана. Дээрэс нь урилгаар ураад очих хэвээр. Ямар нэгэн байдлаар дур мэдэн бүс нутг руу нэвтэрч болохгүй гэдэг шиг зөвшөөрөлгүйгээр явна гэж байгаа хгүй. Тэгэл нөгөө энэ ажлынхаа хажуул амьдралынхаа хажуугаар би ингээ ойлгуулмаар байна гэдэг зүйлийг бас ингээ хилээд яриад яваад иж болтгоо. Тэгэл нөгөө амнаас амт амчаал чадлаараа тех тоолнонд нь л хичээгээл гүйж байна. Хувийн сургуулиудыг хараад тахад ер нь энэ тал дээр нэлээд сайн анхаардаг. Таны бодлоор яг энэ улсын сургууль 10 жилийн боловсролын системд эрэгтэй хүүхдүүдэд ямар нэгэн сургалт ордог байхгүй юу? Тэгэхээр байхгүй. Би 3 сарын 1-ээс 3 сарын 9-ний хооронд Баянгор аймагт энэ оны 26 оны ажиллаад 10 11 12 дугаар ангийн хөвгүүдийг 6 сургууль дээр та ингээд нэг яриад өгөөч гэдэг. Тэгэнгүүт миний ярьдаг сэдв чинь хосын харилцаанаас үстэй бэлгийн сулрал гэх юм. Гэтэл хүний нялх хүүхдүүдэд нэмэх 18-аас өмнөх юм ярих хэрэгтэй тий. Тэгээд ирэнгүүт бэлгийн ариун цэвэр дээрээ түлхүү тэдэрт ярьж зөвлөн ингээд ирэнгүүт нөгөө эр хүн байх талаар ирээдүйд юу хэрэгтэй вэ гэдэг зүйлс ингээд ингэлдэж ирэхээр маш анхааралтай сонсно. Бүр чимээгүй. Зарим нь ингээл амандаа ингээл тавтал тестостерон гэл гарахад ингээл араас эмчээ ямар даавар гэлээ. Насан туршдаа хянах даавар юу илээ. Ийм хөөрхөн. Тэгэхээр мэдгүй хадахгүй. Мэдээлэл байхгүй. Нөгөө одоо ариун цэвэр, гар, халдвар, тамхи, сэтгэл зүй энэ талаараа бол аймгийн нэг эрүүл мэндийн бодлого онцлог бол байна. Сайн байгаад байна. Гэхдээ энэ мэн нөгөө талаар ингээд эмнэлэг зүйн талаас гэхээсээ илүү ингээд айгу бид нар ингэ чөлөөтэйгөр зүгээр ингээл ярил л та. Усын харилцаа ярьж байгаа юм шиг. Тэр хоёрт хос тэгсэн гинэ гэдэг шиг хамгийн хэрэгтэй зүйл. Гэр бүл төлөвлөлт. Эргээд эн чинь хүн ам Монгол улсын. Энэ дэр тогтвортой эрүүл харилцаатай байж иж хүн ам бид нар хүсэн шүү дээ. Ингийн зүйлээ ингээд нэг юм нэг хоошоохгүйгээр хаянгууд автар байна уу гэж бөгөөл. Тэгтээ тэр зөвлөлт миний хувьд л зөвлөлтөө. Тэгээ хитрхи шүүмж гэхээсээ илүү хүнд сэдвүүдийг ингээд яриад байдаг байхгүй. Зөвөр ингийн наацхийн бэлгийн сулрал хүчрлийн эмгэгийн энэ асуудал бол энэ цонхлон тохиолдох зүйл хүмүүсүүдэд байна уу? Эр хүнд байна уу? Энэ яг юунаас болоод байна вэ гэдэг ингээд ярилцаад сонсох нь чухал. Дараад нь шинж тэмдгийн өөрчлөлтүүдэн дээр нэмчлээ л та тий. Гэтэ мэдээллийг л өргөн цар хүрээтэй л өгмөр. 10 жилч тэр нас нь хүрсэн ч тэр тийм л. Яг үүндээ бол зөвхөн эрэгтэй хүүхд гэлдэггүй юм чинь охтуудад бас хамааралтай асуудал тийм ээ. Сүүлийн үед сошиалор өсвөр насны охтууд айгүй их хүүхд төрүүлж гин гэж статистикийн тоо байлээ л дээ. Сүүлийн 1-2 жил энэ тал дээр таны бодол. Тэгэл яг одоо ингээл нөгөө эмч хүнийхээ хувьд бяцлалын ширээн дээр харсан зүйл ч юм уу юу гэдэг тий дадлахаар явж байгаа хугацаанд тэр зүйлийг ингээд ярих гэхээр тэр зүйл тэр бүс нутагтаа үлдэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Энэ дээр бол одоо эмэгтэйчүүдийн эмчнэр дуу хоолойгоо нэгдэх, дээрэс нь нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн газар цагдаагийн байгууллагатайгаа бүр өргөн цар хугуурайтайгэр чин сэтгэлээсээ ажилламаар л санагдсан. Би нэг аймагт бол үнэхээр стресстэй тесрээд гарч ирсэн. Ер нь бол уйлсан. Тэглээгээд чамайгүй байл гэсэн. Тэгээд зээлстэй чимээгүй л болсон доо. Энийг одоо би биш тэнд хүмүүс өөртөө ялгаж гаргаж хэрэгтэй л. Тэгэхээр охтууд маань хайран байна. Тэгэхээр би нэг 3 хоногийн өмнө сэтгцэн эмчтэй болцсон.
донтолтын талаар над тэр зорж ирж ирсэн байхгүй. Эмч та ингээд бэлэн сулралын талаар ингээд ярьж авдаг аа тий. Таны хөдөөгөр явхад чинь ингээд 5 төлбөргүй явдаг гэсэн тий. Тэгвэл би ч гэсэн төлбөргүй явмаар байна. Миний чээж өвдөд байна гэж орж ирсэн байхгүй. 12 наснаас 21 насны охтууд гүн донтолтонд орсон байна. Тэгэл бит хоёр чинь хоёлаа чийжэд барил. За би бол өстө сонсож байгаагүй юм байна. Гэхдээ айгүй хэцүү юм байна. Яг яах вэ гэл. Харин та одоо ингээд явхдаа намайг ингээд хамт ингээд яваач. Би эцэг эхчүүдэд нь ойлгуулмаар байна. Орон нутагт ойлгуулмаар байна гэл. Айгүй ингээд нөгөө нэг юм чихэнд сонсоход айгүй хэцүү таагүй зүйлүүдийг ярьсан. Тэглээ променад гэл өнгөрсөн болохоор охтуудаа бид нар бас үнэхээр гавнамаар байна. Энэ дэр хаана хин хандаж хинд хилэж энэ зүйлийг бүр ингэмээр байгаа юм. Тэгвэл ер нь л ингээл нэг тийм далд хэлбэрийн л байгаад байна хамаагүй. Тэгэхээр нөгөө бэлгийн сулрал гэж ярих юм бол арх тамхи, тэгээ нойр гүдэл, стресс зөндөө олон фактор нөлөөлдөг тий. Яг цагаат болохоор хүн болгон альва ямар нэгэн тийм зуршилт, муу зуршилт донтцсон байдаг. Энийг контролдох хэцүү. Та энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ? За, хүн тал дээрээсээ бол би бол гэхдээ ингэж боддог шүү дээ. 10 эрэгтэйгийн 7 донтолтоос гарчна. Хүн бохгүй дээр чинь. Амьдралаас таашаал авдаг зүйл зөндөө байна. Хүч чадал, хосын харилцаа, өөрөөрөө бардамнах нэг юм төрөлхийн мушиг зангалтаас авахгүй л. Тэр ер нь бол хүн өөрөө хүсгэл юм бол энэ бүгдөөс гарч чаддаг. Олоод чаддаг. Өөрийнхөө төлөө хичээх юм бол. Хичээх завгүй ажилтдаг ирчүүд байдаг. Хүнд уул ургаан механизм, дээрэс нь гүнийн ургаад ажилтдаг ирчүүд эднэр бол айгүй хайран байдаг. Донтолт гэхээсээ илүү нөгөө нойр хүтцсэн шөнийн ээлжинд ажилтдаг. Үүнээсээ бол болоод тестостерон дааврын уналтанд орчихсон. Ийм зүйлс их байдаг болохоор би бол донтолтыг бол хүн даваа гарчдсан юм байна. Тэр ямар нэгэн хамааралтай тоглоом хар тамхил биш бол бусад зүйл бол одоо бэлгийн амьдрал талаас бол ерөөс асуудал. Тэгэхээр хүн ер нь ямар ч насанд ямар нэгэн одоо бэлгийн сулралын шинж тэмдэг илэрж эхэлж байгаа яаж мэдэх ёстой вэ? Юунд анхаарах ёстой вэ? Ер нь нэг энэ тэгтээ аягүй сонио. Миний үуч одоо 21 настай, том хүн маань. 19 настай байхад нь би өглөөний өлөн үеийнх нь тестостероны шинжилгээ, витамин D. Би найз охинтой л доо. Тэгээд залуу хүүхдээс би ээлдэг бусын шинжилгээ аваад яав. Тэгэнгүүт витамин D 30-аас лавлах нэг чинь 30-аас 100 байх хэвээр. Тестостерон даавар хүний тестостерон даавар 8 байх хэвээр. Одоо ямар лаборатори болгон өөрчлөсөн. За 8 гэж үзээ л та тий. Тэгэхэд тэр 19 настай залуугийн витамин D 9 гарч ирж байгаа. Дараалахгүй. За тэгэнгүүт тестостероны даавар 19 настай хүүхдийн ч гоцоох хэвээр тий. Тэгтэл 2. Гэхдээ энэ одоо юу гэсэн үг вэ? 60 нийтдээ өвөнч тийм биш байхгүй юу? Тэр залуугийн. Тэгээд ирэнгүүд ажиглангууд манай хүүхд нойр гүтэлдэг. Би өглөө 5 цагт ажилдаа явахгүйс ирж байхад тэр залуу унтах гэж хөвтчихийдэг байхгүй. За тэгээд ирэнгүүд нөгөө хүүхдтэй үз тараад. За юм бэ. Хэрвээ танаа үе бол нийгэм бол бие биенийг маш их бүлэддэг. Нэг л чи бэлгийн сулралтай гэдэг зүйлийг авчих юм бол амнаас ам дамжаал наа тэр чин ерөөсөө тийм штт. Ийм юм дамжнаа. Хүн унтах хэвээр. Шөнийн 10 цагаас өглөөний 5 цаг хүртэл тестостероны даавар дийлийнх нь төмсгнөөс үлдсэн багаахан хэсэг нь бөөрийн борцоо булчиргаанаас ялгарч идэг байхгүй. Тэгэхээр унт. Ингээд ирэнгүүт нөгөө залуугийн чинь витамин D-гийн дутагдлыг эмээр эми имчилгээгээр хийгээд өөр тэр хүүхдэд тестостерон даавар мавар илт бус юм уулах шаардлага байхгүй. Манай хүү 3 дугаар үеийн цэстэй сүүс өмгтэйгтэн төлхөө өгөөд ногоон ургамлууд айгүй төлхөө идүүлээд булчингийн махнууд элэг сэмжтэй шарж өгөөд нэг сар ерөөсө хоолн дээр нь анхаарал сарын дараа шинжилгээг нь авсан. Би тестостероны имчилгээ хийгээгүй шүү дээ. 19 дэх хүүхдэд тэгээ унтуулсан. Надтай хамт унтаад хамт сэргээл ерөөсө барыг тэр том хүүхдээ чи хажуудаа
Тэвэрч унтахаас наагур болол сарын дараа 8.6 болоод л даваад өгчих. Тэгэхээр ерөөсөө юм нойр гэдэг зүйл юм чухал. Тийм байна. Баярлалаа. Тэгэхээр мэдээж эмч хүний хувьд та тодорхой хэмжээнд судалсан баг. Ер нь бусад улс оронтой харьцуулахад манай Монгол улсын эрчүүдийн яг өвчлөлөөрөөч тэр бэлгийн сулралаараач тэр ер нь ямар төвшөнд явж байна? Бэлгийн замын халдвар төвчин судал дээр бол би бол мэдээлэл тоон статистик мэдээлэл өгөх юмч биш байна. Тэгтээ нэг тийм байгаа да гэсэн харсан үнцэг байдیں۔ Тэгэхээр ер нь бол давхар энийг нь анхаармаар байна гэж хэлдэг. Яг өөрийнхөө хийгээд байгаа бэлгийн сулрал хүчирлийн эмнэлгийн энэ асуудал бол Европ Аз хүнийг Европ хүнтэй харьцуулалтгүй. Би одоо Европ эрхтэн тогтолцоог мэдгүй. Аз дотроос Монгол ирчүүдийнх бол ярих юм баггүй. Энийг одоо манай нэг доктор профессор Итали эрдэмтэн тэр хүн судлаад ингээд болоод ирэнгүүт Монгол ир хүн ерөөсөө юм ширээ шиг юм хатуу байна. Шатан бүрэнгүүцэд хөвчрөхөөр. Тэгээ би энийг ингээд судлаа л да. Тэнгүүт энэ ген гэж нэг их чухал юм байт юм байна. Зөвхөн Монгол ир Аз дотор маш том гүцэд хөвчөрч харилцаанд ингэж ордог. Бүр ингээ amazing гэж бүр тэр хүн чинь байсаа гэж надад ингээ тайлбарлаад өөрийнхөө ингээ нэг юм судалсан юм ал ингээ гайхуулах гэдэг. Тэгээд тэр хүний тэгээ хэлж байгаа надад хэлсэн үнээр бахархмаар санагдчихсан болохоор эрэгтэй хүний бэлгийн амьдрал Монгол эр хүний бэлгийн амьдрал бол өөрийнхөө хэмжээнд бол болгож яваад байгаа юм шиг хэрнээ ер нь бол одоо сексолог талаас шүү гүцэд сайн хөвчрөхгүй тохиолдлууд 10 эрэгтэйгийн 6-ад нь байна. Одоо бараг 60% гэсэн. Айгүй их тоо ш. Тоо, их тоо. Энэ нөгөө л нэг эргүүлэл нөгөө хоёулагийн асуусан асуултнаас ухрахаар амьдралын хэв маяг. Ерөөсөө амьдралын хэв маяг, ажил мэргэжлийн онцлог, олон цаг суухаас гол ерөөсөө бүх шинж тэмдгийн өөрчлөлтүүдээс л бол баттай зүйл байгаа. Нөгөө төгөр бас спорт гэж нэг асуудал байна. Ер нь хүмүүс за бодибилдингээр хичээлэхээр муугар нөлөөлдөг гэж ярьдаг. Энэ тал дээр таны бодлыг сонс. Үгүй шүү дээ. Үгүй юу? Үгүй шүү дээ. Бүр ингэ тесрэгэр байхгүй юу? Хүн фитнесээр хичээлнэ гэдэг чинь нөгөө нэг эр хүний тэр нэг дотор яа гэл ингээл ойрлмоор байдаг тэр нэг мөн чанар одоо нэг юм амбиц гэж ярьдаг шүү дээ. Эр хүн амбицтай байх тусмаа хүчрэхэг байдаг. Эмэгтэй хүн ч гэсэн юм амбицтай эрэгтэй хүний хажууд тахны хамгаалагдсан юм шиг мэдрэмж авдаг штэ тий. Эр хүнээс яг тийм мөн чанар ингээд өөрөөрөө бахархах бардамлал нь ерөөсөө спорт штэ. Ганц бодибилдинг биш тий. Бүх төрлийн спортууд байна. Би бол эрчүүдийгээ бол ер нь болж өгвөл ингээл булчин масаа алдахгүй байгаасаа л гэж учиргүй ингээл нэг юм булчинлаг фит болгоол ингээл амар гой байхын хооронд ерөөсөө эр хүн дэгийн дутагдалд орохгүй байх хэрэгтэй. Тэгээ дээрээс булчин масаа алдахгүй байхад зүрх цуцны үйл ажиллагаа сайжирна. Цусаа шингэн байлгах хэрэгтэй. Цусаа шингэн байлгасныхаа дараа таны зүрх цуцны үйл ажиллагаа хэвэн байхад та 90 нас хүртэл бэлгийн амьдралтай байж болох боломж байгаа байхгүй. Би бол зүгээр хошигноод ингэж хэлэх юм бол за бидний биеийн фитнестэй эр хүний биеийн хөгжүүлэлт фитнес юм байна тий. Тэгвэл шатан фитнес нь өөрөө юу юм бэ гэхээр би секс гэж хэлэх байхгүй. Хэдий ч нэг юмаа хэр сайн төгс хийн. Тэдий ч нэгээрээ тэнд байгаа булчин чинь үсээл байна. Арцыг оруулын хөндийн булчингийн эргэтэн тогтолцоо чинь хөгжөөл байна гэсэн үг байхгүй. Тэгвэл энэ чинь дахиад нөгөө нэг ингээл яриа ингээл сунчрах гал нөгөө осын харилцаа сэтгэл зүй нөгөө дааврын уналтууд идэж уух хоол амьдралын хэм маяг ингээд бидэг болохоор энэ дээр л судлал анхаарчмаар байна л гэж хэлмээр байт. Бас нэг чухал асуудал бол манай Монгол эрчүүд бусад Азийн улс орнуудын эрчүүдийг бодвол арай богино настай. Одоо харвалт байна тийм ээ зүрхний шигдээс байна. Тэгэл нөгөө илэгний хавдар одоо юу гэдгийг энэ бүх юм чинь мэдээж нөгөө эрчүүдийн бас хоёр дахь зүрх гэж ярьдаг тий. Энэ тал дээр би таны зөвлөгөөг сонсомоор. Манай Монгол эрчүүд яг л төрөний ингээд нөгөө хоёлаа яран дээр дурдсан шиг 7 төрлийн шинжилгээ өгчмөр байна. Зүрхээ үзүүлчмөр байна. Цус төрөлтөө яваад хүчээргүйгээ зүтгээд байгаа юм шүү дээ. Энэ архийг тамхиг болмоор байна.
Би бол тэгдэж штэ ингээл лекцээ ярьж байгаа хавцтай. За эдгээр хүчин зүйлээс болоод эр хүний бэлгийн амьдрал асуудал үүсдэг байна. Архиа уугаа тамхиа татах сонголтыг хийх үү? 90 нас хүртлээр бэлгийн амьдралтай байя гэд эрүүл амьдрмаар байна уу? Гол зүйл бүр зүрх. Энийг хайрлж. Бидний хамгийн хэрэггүй зүйл тамхи. Тамхи бол энэ никотины хор гэдэг зүйл чинь тэнд бэлгийн шодын хөндөлөлтөд олон мянган нарийн капилляр судас ижил гэмтээгээд байгаа байхгүй. Утаан биш никотин. Энийг ойлгоод. Би тийхээр заавал бэлгийн амьдралтай нь холбож хэлдэг байхгүй. Та сексийн амьдрал дээр хүртлээр баймар байна уу, тамхи татмаар байна уу, архи уумаар байна уу? Энийг бол эрүүл ухамсартай хүн сонгоч. Тэгэл нэг өдрийн дотор тамхинаас архинаас гар биш шүү дээ. Энэ нэг цохимжтой зүйл байж болно шүү дээ, тий. Зарим Европ хүмүүсүүд чинь нөгөө нэг хоолн дээр ганц хоёр балгаад олдоогоо шингээгээд хэрэлдэг. Манайхан чинь нэг бүр хэтрүүлэн давж хэрэлдэг. Эмчилгээ хийж яхах нэг тамхи татаад хэрэг. Ингэдэг хүмүүс байгаа гэдэг байхгүй. Тэгэхээр би нэг номерт одоо харуулт бүх юм ийгөө залгууж чаддаг шүү дээ. Тэгэхээр ирчүүдийг би зүрхээ хайрлаад өгч. Жохон ч гэсэн ингээл мөр хөшөх, мөр өвдөх. Ингээд амьсгалахад таагүй болох улпаас сул байгаал гинт огцом ядраал учиргүй хөлс гараар хөлс чинь ингээл цутгал гараад ирэх юм бол эмчид хандчих л та. Хэцүү юм байхгүй шүү. Одоо ингээд сүлд одоо манай салбарын сайд хэлж штэ харьяа гаргалцахгүй яралтай тусламжууд үзүүлэх ёстой гэдэг. Ингээ гүйж чичээд өөрсдөө үзүүлээд өгч. Ингэж л гуймаар байна. Баярлалаа. Тэгэхээр бүсгүйчүүдэд хэрэглүүл сайн зохистой. Одоо жишээ нь ансны жуус ч байд юм уу те. Ямар нэг нэмэлтийн бүтээгдэхүүн, жимс, ургамал ногоо бас байдаг штэ. Ирчүүдийн хувьд тийм ямар нэгэн эрүүл мэндэд нь ашиг тустай бүтээгдэхүүн гэж байдгүй. Байна. Зөндөө байна. Тэгтээ судалгаан дээр эм өглөө гэж бодоход Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн. Тэр эм дундаас цусны бүлэг биеийн жингийн индекс дээр тааруулаад. Тухайн хүмүүс сахартай юу, үгүй юу, бэлгийн сулрал талдаа штэ. Сахартай юу, үгүй юу, холестерин өндөр байна уу, үгүй юу. Энэ бүгдээсээ маш сайн оншилж байгаад уламжлалтын эмчийн зөвлөгөө их чухал байдаг. Энэ дээр. Одоо тэнцвэржүүлэх зөв гэд манай эмчнэр хийдэг юм л та. Би одоо эмчнэр шигээ сайн тайлбарлаж чадахгүй ч гэсэн бидний биеийн нэг хаана газар нэг булчин зангирсан байлаа гэж боддог. За жишээлбэл ар цаг оруулын одоо голон уулзах гэж ярьдаг байхгүй. Тэр хэсэг тэр булчин зангирсан байлаа. Яг секс харилцаанд орох гэхээр нуруу өвдөд болдог. Тэгэнгүүтээ бөөр гэдэг. Өөд энэ чинь тэнцвэржүүлэх зүг тодорхой хэмжээний курсээр хийхэд энэ бүх чинь цусны урсгал чинь нөгөө лимфийн урсгал чинь нэгэн чиг дурсаад эмчилгээ авахд маш хурцтай болоод ирдэг. Ерөөсөө ингээл хэдэн саяар нь хэдэн мянгаар нь тэнд эмчилгээ өгөх шаардлага байхгүй. Хосолсон эмчилгээг ингээ шаардаад ингээд л явчмаар байна. Баярлалаа. Тэгэхээр эмчээсээ ингэж асуумаар байна. Эмч хүний хувьд мөнх саруул эмчийн карьерийн туйлын хүсэл нь юу вэ? Энэ харин аюу би ингээ сүүлийн үед ч одоо эмэгтэй хүн болсон ингээл дахиад нэг төрчдөг ч юм уу, аль эсвэл ингээд эмээ болохдоо би бэлтгэстэй ч юм уу гэл нэг юм өөрийнхөө амьдрал дээр ингээд нэг юм ээж болсон хувь хүнийхээ хувьд ингээд боддог. Тэгтэл энэ маань хоёрт олчаад өшөө би хаана хүрч чадах бол миний чадал би 50 нас хүртлээр байх гэдэг штэ тий. Би энэс цааш чадахгүй штэ. Вестаж гимийн ажлыг хийх болохоор энд тулгамдаад байгаа эрэгтэй хүний сэтгэл гутрал далд хэлбэрийн энэ нэг юм хосын харилцаанаас үүдэлтэй бие организмоос үүдэлтэй амьдралын хөвшмлээс үүдэлтэй энэ бэлгийн амьдралын асуудал бэлгийн сулрал хүчрлийн эмгэг гэдэг зүйлийг ингээд нэг юм ойлголтыг илүү олон хүнд түгээгээл тэгэл цосог газраас авахчмаар санагдтыг. Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхүүд ер нь ээж нь ярилцах ёстой юм уу эсвэл аав нь ярилцах ёстой юм уу энэ сэдвэр? За манай нөхөрч одоо энэ тал дээр ингээд нэг ойлгомжтой юм хэлээд өгдөггүй болохоор би бол өөрийнхөө зүгээс ингээд харахаар ээж. Би бол одоо ингээд манай хоёр хүүгийн аль нэг нь 0-д орчоод айгүй хурдан усаа татаад гараад ирэх юм бол ор шатагаа ухаач гараад ирэх. Том болоод сексийн харилцаанд орох юм бол хошоо шамалж чад уугаа. Байнгын уугаа.
хамгийн цэвэрхэн байж иж эмэгтэй хүн эрүүл байна шүү. Чиний ихнэр чиний бүсгүй. Өдрийн ямар нэгэн орчны балансын тэнцвэр, бактерийн баланс, тэнцвэрийн алдагдал байхгүй. Хин хамгийн сайхан ариун нандин байна шүү. Тэгэхээр уугаа. Тэгээд би ч тэгээ өөрөө ийм ажил хийдэг болохоор манай хоёр хүүхэд чинь ингээл өдөрт утас дуурна, зөвлөгөө авна, эмчээд гिचлээ гэдэг юм нь өө яна баларсан юм чи тэгэхгүй яасан ингээд яг энэ нэмг 18-тай холбоотой сэдвэр ингээл уцаа арч тэр ажилтнч тэр одоо ил хүүхэд насанд нь хүртэл тэгээл юм ярьсан байсан болохоор манай хоёр бол энэ дээр бүр илүү нээлттэй. Эндээс бол болоод бүх найзууд нь мэдээлэлтэй. Тийм ээ. Тэгэхээр ээж юу ч чухал. Би энэ дээр нэг ингэж боддог штэ. Нэг хүний нэг юм асуулт өгдөө. Танай эмнэлэг яагаад дандаа эмэгтэй эмчнэр байгаа юм ингээд. Эрэгтэй эмч яах байхгүй байгаа. Айгуу тийм бас арай хийж нэг хаалгаа босоод аваад ирэнгүү баахан хүүхнүүд сууж ахаар цагаан халаатай хүүхнүүд сууж агаар эвгүй санагддаг ирчүүд бас байна. Тэгээд хулган нэг хүн орж ирчихсэн. Яагаад дандаа эмэгтэй эрэгтэй хүн өөрт нь байдаг ил эрэгтэн наа захын эмчилгээ хийхдээ ингэж урьж эмчилдэг. Би 2 3 эмчнэр хамт тохиолдлыг харчихсан. Нэг бол өөрөө хийчтэйгээд ингэ юм жоо ундууцаад байдаг. Тэгэхээр би тэр хүнд тоглоом болгоод хичээлчихсэн байхгүй. Эмэгтэй манай эмнэлгийн бүх эмчнэр бүгдөө нөхөртэй. Бүгд энэ зүйлийг чинь мэдэрдэг болохоор нэг ч гэсэн эр хүнийг ороод ирэхэд өөрийн эмэгтэйгээ өөрийнхөө эмэгтэйг өөрийнхөө эмэгтэйд мэдрүүлээсэ гэж боддог болохоор дандаа эмэгтэй эмчнэр байд юм а гэж хэлдэг байхгүй. Тэр ер нь бол энэ л асуудлыг бол хамгийн нууцтай л асуудал гэж би бүр ингээд товтой айгүйх ингээд өөрөө л өөрийгөө л заримдаа зовоогоод байгаа юм шиг санагддаг шүү дээ. Одоо яах вэ? Та түрүүн хэлсэн шүү дээ. Ер нь ирчүүдч тэр ер нь эмэгтэй хүнч тэр улиралдаа нэг удаа PCR өгөөд үзүүлчдэг байх хэрэгтэй гэд. Одоо хөрхөн анхны үерхэл дээр явж байгаа залуу хосууд байлаа гэж бодъё. Тэр чинь эмчийн үзлэг дандаа ховын эмнэлгүүд бас л үнэтэй шүү дээ. Энэ тал дээр ер нь ямар гаргалгаа байгаа вэ? Өсвөр насны хүүхдүүд. Би өсвөр насны одоо энэ нөгөө нэг зинзий үеийн хэлсэн шүү дээ, тий. Надад ч гэсэн нэг зинзий байна л да. Эдгэр чи аягүй шудраг юм байна. Ерөөсөө өстө нэг гүрээний судас уулалцтал ингэж хэлцдэг. Тийм болохоор ерөөсөө доктын бүгийн шинжилгээ өгвөл PCR-ийн шинжилгээг хийн нөгөөд. За яг анхны тохиолдлын асуудал бол одоо тэгээд өөрсдөө насанд хүрсэн байх хэрэгтэй. Бие биендээ насанд хүрсэн байх хэрэгтэй. Эцэг эхийн хоёр талын зөвшөөрөл хэрэгтэй. Ч одоо хүний нандин өхөнд эр хүн бас тийм дуртай дураараа хурж болох ч юмгүй ч юм уу тийм зүйл шүү дээ. Тэгэнгүүт яг бэлгийн амьдрал талаас нь ингээл ярих юм бол ерөөсөө итгэлцэл. За тэгээд яг ингээл залуу хүүхдүүд хосуудын хооронд алдах юм бас биш үү? Нууцаар тий. Энэ тохиолдолд ерөөсөө нэг номерт хөвгүүд минь октод минь бэлгэвчүүл гэж хэлээ. Баярлалаа. Тэгэхээр таны ажиллаж байгаа одоо хувийн хөвшлийн салбар тийм ээ. Төрөөс ямар нэгэн оролцоо байдгүй, хамтарч ажилтгүй. Үгүй. Зарим нэг эрэгтэй найз эмчнэр маань чи яг юу хийгээд байгаа гэдэг. Одоо урлаг андралог эмчнэр ч байна. Тэр болгон би точиг тавтахгүй шүү дээ. Чиний хамгийн сайн чадах хэрнээ ерөөс октоос хийдэг зүйлийг би хийгээд явж байна. Олон мянган ирчүүдэд би хэлмээр байна. Энэ нийгэм тулгамдаад байна шүү дээ. Монгол хүний удмын сан алдагдлаа. Эр хүн байгаа боллоо. Нэг бол бүгдийнхээ сэтгэл готролт ингээ бий болоод штэ гэд. Тэдэг утгаар өөрөө л тавьгдیں۔ Өөрөө л гүйтгийн, өөрөө л хичээдэг. Тэг төртөө холбогдъё гэж боддгоо штэ. Төр яаж дэмжлээ гэд яах юм. Яг ингээл миний найз ингээд намд орох уу тийх ингэж тэгэж намд орож гэдэг. Тэнгүүд хажуу хавиргад байдаг эрэхтэй нэг найз маань гэдэг байхгүй. Өөрийнхөө амьдрнаа. Ингээд найз суугаал нэг тэгдэг шүү дээ. Одоо чи ингээл хүмүүст мэддэгдээд ингээл одоо ингээл аймаг яам тамгын газар энэ төр гэлдэг. Нөгөө талд маань тэгж яхад нэг талд маань миний найз өөрийнхөө амьдраарай. Төртөө холбоотой юм ерөөсө бити хийгэрэй л гэж үздэг. Тэгэхээр төр миний юу хийгээд байгааг мэдгүй хийлээ гэж бодоход би бол шууд тэгж л шудраг хэлгээд яг энэ хувийн хвшил талаас ирэл торгоч штэ. Ямар нэгэн байдлаар чи ямар навшаа гэдэг юм бэ гэл. Нэг бол ингээл чи юм ярих юм уу зөв юм уу гэл.
лекц тавихад хүртэл оролцсон. Тэгээ би ер нь бол асар боломжтой байгаад байдаг миний юм баггүй. Ерөөсөө илүү үйлдэл хэмээргүй гэл. За баярлалаа. Саруул эмчээс ингэж асуумаар байна. Одоо уламжлалын эмчилгээ, Европ эмчилгээ энэ хоёрын аль нь ер нь илүү зохимжтой вэ? Ирчүүдийн асуудал дээр. Хамт хосолсон. Европ дотроос аюу орж ирж байгаа нөхөр нэг гол шинжилгээ. Тэгээд үлдсэн уламжлалт эмчилгээ байгаа. Яг хүндээ тохирсон байхгүй. Манай ирчүүдсэн тэгэл бас зарим нь супер штэ. Бага уцаар ингээл бага эмч одоо ингэн тэгнгээл бага юм ярьжсэн баталгаа хүүгэддэг байхгүй. За зарим үед ч одоо үнэхээр стрессж байгаа юм чинь. Гэхдээ би одоо чиний хаагур юу хийж явсан? Энэ нэрхтэн тогтнолцоон дээр яагаад би баталгаа өгөхөр болчдөг вүлээ гэж тэгэнгүүт. За эмчтэй уучлаарай би буруу юм ярьсан байна гэд. Тэгэхээр хүн үүдээр орж ирж байгаа 10 эрэгтэй 10 өөр бэлэг эрэгтэн тогтолцоотой байна. Шатан хөндөлөг цусан хангамжаас ахгуулаад. Тэгээ өлөө үеийнх нь нөгөө цусны шинжилгээг аваад ирэхээр шинжилгээний өөрчлөлтүүд нь андрологийн эмчээс орж ирж байгаа. За энэ хүнд ийм эмчилгээ хэрэгтэй байна. Европ талаасаа зүгээрээ цэргийн засах талаас уламжлалт талаасаа та хэд уламжлалтын эмчилгээгээ хийгээд юуны тулд Монголд уламжлалтын эрэгтэйчүүдийн эмч гэж эмнэлэг байгаа гэдэг маань л ерөөсөө манай эмнэлэг л байгаад байгаа. Уламжлалт дотроо зөвхөн эрэгтэйчүүд. Эрэгтэйчүүд дотроосоо бид нар бэлгийн сулралыг уламжлалт хангах ухаанаар төлхөн оншилоод эмчлээд байгаа. Ийм л. Хэрвээ сонсогч сонирхож байгаа бол манай эмчийн эмнэлэг нь модны өрт байдаг тийм ээ. Тий. Эрүүл мэндийн шинэ 7 дугаар төвийн баруун талд Никотөв центрийн 2 давхарт байрлаж байгаа. Саруул эмчээс ингэж асуумаар байна. Таны бодлоор одоо манай аав ээж нарын үе хэдэн жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Одоо орчин цагтай харьцуулахад ер нь энэ яг ирчүүдийн эм зүй талаас давуу тал нь юу вэ? Бидний аав ээжүүд нэгдэ нөгөө би бол энэ гэдэг би өөрийнхөө бодож олсон шүү. Орчин тэ цэвэр агаар цэнгэг агаарта маш их алхна. Энд нэг олон цагаар удаан суухгүй. Дээрээс нөгөө юм диктатуртай үед бидний эцэг эхчүүдээс гэх юм уу те гараад гүйчин ажил дээр очиод нөгөө 16 дахь тасгалаа хийчдэг босоо суучдаг гэл дээрээс нь хоол хүнсний хэрэглээ аюулгүй. Хүнсний аюулгүй байдал гэдэг юм алдагтаагүй байсан үед амьдарч исэн болохоор одоо ингээд надад нэг юм цаана кейс ярьж болох уу зөв ч юм бол ингээл ямар нэг юм ингээл дэлгэрүүлэл ярих гэхээр нөгөө нэг нууцын зэрэгтэй зүйл нөгөө үнэ би чинь хамгаалсан байгаад байдаг те. Тэгэхээр 82 дэх хүн орж ирчихсэн. Тэгэл нөгөө насын сонсол угаасаа би таныг авахгүй. Тэ та ингээд шээсад гарах энэ уламжлалт сэргийн засах зүй засал талаасаа бол ингээд байж болно гэлсгүй хүүхээ чи намаа нэг сонсоод тооч хэл. Үгүй ахаа гэл ингээл нөгөө үнтэйгээ нэг жоохон цохолдонгоо харьцаад тэгсэн чинь маргааш нөгөөдөр нь манай өөр эмч дээр орсон байсан. Манай бямба эмч дээр орсон. Тэгээ манай эмнэлэг дээр хаяа эхнэрүүдийн эргэлт ирнэ. Сайхан хоол ирнэ. Нөгөө эмчилгээнд явж байгаа хугацаанд одоо уламжлалтын сэргийн засаг эмчилгээнд явж байгаа хугацаанд бэлгийн амьдралыг хордоггүй байхгүй. Хорихгүй. Тэр тусмаа ингээд одоо бидний хийж байгаа эмчилгээ үр дүн өгч гин үгүй юу гэдэг эр хүн чинь нөгөө шатан толгойн хэсгээрээ мэдрэг тэрхий харьцаараа мэдрэг өтрээний бүлээн орчин хит их мэдрээд идэг. Одоо хөдөл секси харилцаанд, хосын секси харилцаанд хөдлөх гэхэл дур тавих гээд идэг. Эмчи биээс ерөөсөн анхны сексээсээ хойш ийм байсан. Ийм эмгэгтэй байгаад байна гэдэг. Энийг өнөөдөр уламжлалт хангах ухаанаар л хангаагаад штэ. Тан уулгаад байна. Зүү заслаараа хийгээд байна. Шокын аппаратаараа хийгээд байна. Тэгэхдээ 2026 оны 1 сараас хойш курс гэдэг эмчилгээг хаалтсан. Яагаад гэхээр би тэр одоо жишээ татаад байгаа 82 настай хахаас л болж байгаа байхгүй. Тэгээ тэр хүнийг эмчилгүйгээд татгалж байхад манай нөгөө эмч байна аваад хөвчрлийн асуудлыг бий болгоод ирсэн. Би бол нүдэндээ ч ихэндээ ч итгээгүй. Маргааш энэ хүмүүс хэдэн цагт орж ирэх вэ гэсэн чинь 10 цагт ирнэ. 10 цагт ирэхэд нь тэр гой би таныг ингээ үзэж болох уу гэд тэгээ үзээд асуулт асуусан юм би. Таны ингэж бэлгийн амьдрал хизэнээс буурч уу?
Яагаад тэгэхээр тэр хүнд имчилгээ үнэхэр зөгчиж тэгээ та өчтөр ингээд гэргийтэйгээ секс харилцаанд орсон юм байна тийм ээ гэсэн чи тийм ээ. Гэхдээ яг ах нь мэдээж нөгөө 20 30-тай 40-тэй байх үеишгээ биш ч гэсэн бидэн хоёрт бол энэ болсон таатай зүйл байлаа. Ер нь бол ах нь 6 сарын өмнө өвдөгний хаалганд орсон. Тэгээд суугаа болоод эхэлсэн. Хөдөлгөөн хориод. Тэгэл 6 сарын дараа босвол хөдөлгөөн хийх гэсэн миний ингээл бүх юм унжцсан юм шиг мэдрэмж төрсөн. Энэ нүгэ яриад байгаа булчин мас ахгүй. Эр хүн булчин мас алдчихлахгүй. Хаалганд ороход таны зүрх судасны тогтолцоо ямар байсан гэж маш сайн. 16 настай хүүгийн зүрх шиг миний зүрх цохилж исэн. Тэгээд ах нь угаасаа хөнгө атлетик үнэлтэй. Насаараа хурж өшөж басан хүн гэж байгаа байхгүй. Тэгэхээр эрэгтэй хүн ерөөсө жингийн илүүдэлгүй байнгын юм дасгал хөдөлгөөнтэй ингээд амьдарч байгаа тий. Нөгөө нэг хойлогийн түрүүний ярьсан шиг зүрх сайн байхад энэ бэлгийн амьдрал гэдэг зүйл чинь 82 нас хүртэл байж болох юм биш үү гэдэг зүйл ингээ гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ эмчилгээнүүдийг яагаад халсан бэ гэхээр курс гэж байхгүй. Эр хүн чинь ийм л байд юм байна. Хэд наслаж байгаагаа хамаагүй тий. Өтөл өндөр нас болсон ч гэсэн хүн амьд байгаад байна. Өглөө ингээс ирэхэд энэ нэг арцаг ёруулын хүндийн тэр нэг хэсэгт юм мэдрэгдэх гээд байгаа ч юм шиг, гүүч юм шиг тийм мэдрэмжүүдийг аваад идэг болохоор нэг хандчмаар санагдаад болдог юм байлээ. Тэгээд гүйж орж ирдэг. Баярлалаа. Маш сонирхолтой сэдвээр, чухал ач холбогдолтой сэдвээр өнөөдөр цаг гарган хүрэлцэн ирж сайхан яриа өрнүүлсэн мөнх саруул эмчтэй баярлалаа. Тэгээд тань дад жаргал хүсэж хамгийн сайхан нэг хүсээд нэвтрүүлгээ өндөрлөө. Та сонсогчтой хандаад юу гэж хэлмээр? За энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд баярлалаа. Миний хувьд бол анхных байлаа. Ер нь бол хаана газрын тэнд яриа өгөхгүй гэж боддог гэсэн. Сонсогч нартай хандаж хэлэхэд би эрчүүдтэй л яг л өөрийнхөө ажил мэргэжлийн даваа ингээд хэлэхэд эмэгтэйчүүдтэй ч хэлэхэд бүр ингээд нийтэд нь ингээд хэлэхэд миний хувьд бол эр хүн энэ амьдралаас 3 зүйлийг л хүсдэг юм билээ. Би өөрөө бодож байсан. Надад хандсан мянган залуучуудаас сонссон. Би сонсогч байсныхаа хувьд дүгнсэн дүгнэлт нь юу гэхээр эр хүн энэ амьдралаас хамгийн түрүүнд хамгийн сайхан хоол. Хоёрт нь хамгийн сайхан хүндлэл, чин сэтгэлээсээ нэг биений минь нөгөө тал болоод миний хань болоод миний эр хүн болоод намайг сонгосон баярлалаа гэдэг зүйлийг эр хүнд мэдрүүлж авах хэрэгтэй. Гуравт нь хамгийн сайхан секс. Ингээл болоо. Ийм байхад эр хүн хараа би тэр арлыг авмаар байна. Надад өөрийн болгож үг гэхэд эр хүн тэр эмэгтэйд яах юм? Ийм эмэгтэйд аз жаргалтайгаар ядарч тэр бүх зүйлийг авчрахын төлөө тэмцдэг. Эр хүн олон юм өрөөсөө хүсдэг. Ингээл болоо. Маш их баярлалаа. Баярлалаа.